нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байна. Монгол орны ойд асар их хөнөөл учруулж байдаг шавжиныг бол өрөөсгөл хүр ирвэхэ юм а. Өрөөсгөл хүр ирвэхийн шавжны үржлийн мөчлөг нь 10-аас 12 жилийн давтамжтайгаар явагддаг. За тэр үе нь энэ жил тохиолдож байгаа юм байна. Бас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын нягтрал зэргээс үүдэн үржлийн мөчлөг нь ойртож хэвийн хэмжээнээсээ хит очрох үзэгдэл гарч байна. За энэ төрлийн ирвэхэн гэрэл гэгээтэй газар руу тэмүүлдэг учраас хот суурин газар руу олноороо нүүдлэн ирэх болсон байна. Өрөөсгөл хүр ирвэхэн амьдралынхаа мөчлөгөөр нисдэг хугацаа нь 6-аас 9-р сарын ихэнх үед тохиолддог байна. Одоогийн байдлаар цагаан ирвэхэн нислэг эхний шатандаа явж байна. 8-р сарын дунд үеэс үе олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын ихээр өндгөө, хад асга, байшин, гэрийн хан, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвлжин. За өрөөсгөл хүр ирвэхэн нислэгийн оргилын үе 8-р сарын 10-наас эхлэх юм байна. Хүр ирвэхэн тоо толгойг багасгах устгах ажил найрамдал заслангаас эхлэн бэлэх, сэлэх, хадад вилээ орчимд гэрлэн урахаар үргэлжилж байна. Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр ирвэхээ олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа юм байна. Яг одоогийн 8 сарын үед бол одоо энэ өрөөсгөл хүр ирвэхээ бол одоо хүрэнцэр хэлбэрээс ирвэхээ хэлбэртээ шилжээд одоо эвцэлдэх явцсандаа эвцэлдээд одоо яг өндгөө шахаж эхэлж байгаа. За өндгөө шахах явц бол одоо нэг ирвэхээ бол одоо хамгийн багадаа 300-аад өндөг шахна. Тэгээ одоо энэ шахсан өндөгнүүд маань болохоор дараа жил одоо дахиж одоо энэ ирвэхээ хэлбэрт ордог болохоор бид нар бол одоо улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр тэмцлийн ажил одоо явагдаж байна. Энэ жилийн 2017 оны хувьд бол одоо хувийн ажилт ихтэй улмаас бол дулаар л маш одоо халуун байгаа уушмаас бол ирвэхээ хэлбэрийн хурдан байна. Үржлийн хугацаанд ч гэсэн жилийнхээ бол арай одоо хурднаар ингэж явж байна. Өрөөсгөл хүр ирвэхийн эмэгчин нь биеэр том цагаан шаргалдан өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар, бараа өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай, эрэгчин ирвэхээ жижигхэн шаргалдуу бор шар өнгөтэй, урд далавчин дээрээ олон өнгөнөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай байдаг байна. Өрөөсгөл хүр ирвэхэн өндөг, хүрэнцэр, хүүхэлдээ ирвэхэ гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралттай, амьдралын 1 жилийн мөчлөгтэй шавж юм байна. Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй амьдрал нь бол 22-оос 0-2 цаг хүртэл байдаг юм байна. Ихээр цугласан үедээ бол нарийн тоосонцор үсгэж яадаг. Бие гүйтсэн өрөөсгөл хүр ирвэхэн 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд өгдөг байна. Ихэнх тохиолдолд уулын ингэрт дулаан нарлаг газар хатанд өндөглөдөг. Зарим жил илвэгссэн үедээ бол байшингийн хан, гэрийн туурганд өндөглөдөг байна. Нүүдлэх хугацаа нь бол 7-оос 10 хоног үргэлжилдэг байна. Хөрөөсгөл хүр ирвэхэн хүрэнцрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод буц сөөгөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмөсний гол хөнөөлт шавжийн нэг юм а. За ногоон байгууламжинд хор хөнөөлтэй өндөг шахах үедээ бол модонд хөнөөл учруулдаггүй, харин хүнсний үе шатандаа модоор хоолдог учраас хөнөөл учруулдаг гэж ойлгож болох юм а. Энэ гэрлэн өрх маань хятад улсад үйлдвэрлэгдсэн. Тэгээд solar incest killer буюу гэрлэр өргөх аргын багж байгаа. Энэ хэсэгтээ болохоор нарны одоо эрчим хүчийг өөртөө хуримтлуулдаг. Энэ хэсэгтээ болохоор бага овроор одоо цахилгаан цохих тийм чадвартай одоо цахилгааны одоо хэсэг байна. Энэ хэсэгтээ одоо энэ гэрлэн 6 вольтын одоо энэ дотор асж байгаа гэрэлд одоо мэдэрдэж ирсэн шавж маань энэ одоо бага хэмжээний одоо цахилгаан вольттой цохиулаад тэрнээсээ доошоогоо энэ нүг цоглуулах сав руу орж байгаа. Тийм. Энэ одоо багж маань нийтдээ сайн цэник авсан үедээ болохоор нийтдээ 6 цаг ажиллах чадвартай. Юу одоо тэгээ хичнээн байна энэ өрх маань. Яг манай дээр тэмцлийн ажил хийж байгаа Grand Force компани гэх юм бол 50 ширхэг. 50 ширхэг байгаа тий. Тэгэхээр овоол орчих юм шүү энэ цуглуулах савндаа бол. Тий, ерөнхийдөө бол их орно. Гэтэ шөнийн цагаар голцоо 9 цагаас бид нар чинь багж байгаа голцоо 2 цагийн хооронд тавьж байгаа байхгүй юу? Тэр хооронд нэг яг идэвхжлийн үе нь байгаад эндээ болохоор голцуудыг эргчин энэ шавж нийлүү давмгаа. Одоо нэг вольтондоо захиулаад байгаа нь энэ үү? Чик чик гэдэг ингээд дуурайдаг биш үү тий? Вольтондоо захиулахаар нэг бага уран эндээс нэг гэрэлд ингэ цацарч дуурайад тэгээд ийшээгээ суулуулах савар боотдог. За тэгээ одоо энэ цуглуулсан ирвэхнүүдээ мэдээж доторх нь өгдөг нөхөл байх, амьд байж явах болох уу? Бас л нэг яа. Тийм. Өрөөсгөл хүртээ ирвэхээ үед нь тэмцэж байгаа ажлын үндсэн ажил нь болохоор нэг цугласан ирвэхийгээ газар нэг булдаг тийм ажил байхгүй. Тэгээд энийг болохоор нэгсэндээ бид нар бүх савнуудаа өглөөдөө цэвэрлээд орсон шавжнуудаа бүгдийг шуудандаа хийгээд дараа нь тэднийг нэгтгэхэд газар болж бүрстдэг. За яг нөгөө байгаль дээр байж байгаа
тоогоо бол бид нар ямар ч авах боломжгүй тий. Энэ нэг дэлгэцэн дээр нийтдээ одоо нэг шөндөө хичнээн нэг ирж ийн бид нар нэг шөндөө одоо хичнээн тоотлогыг устгаж ийн гэдгийг бол дэлгэцэн дээр богинорсноос нь бид нар тоог нь аваад бас нөгөө гэрлэн өрхнүүдээ нэг өрхөн дээр хичнээн ирж одоо устгацсан байна тий. Тэрнийх нь тоог нь аваад ингээд нийтдээ одоо яг энэ юу хугацаанд нь одоо нислэгийн хугацаанд нь манай аж ахуйн нэгжлээд тишнээ ширхэг хүрэнцрийг бол устглаа гэсэн тоо бол гарч байгаа. Энэ улс нийтийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил маань болохоор айл өрхийн хашаа болгонд руу орж нэг түүх боломжгүй байдаг. Тэгэхээр энэ иргэд маань өөрсдөө одоо биднээс зөвлөгөө аваад одоо энэ өрөөсгөл хөрвөрхөөтэй яаж тэмцэх вэ гэдэг аргыг бол бид нар бол байнгын зөвлөгөө өгч утсаар болон одоо олон нийтийн сүлжээ хаягаар бол маш их зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тэрний дагуу ч гэсэн иргэд маань их төлхөө оролцож байгаа. За ер нь бол цаашдаа ч гэсэн энэ өрөөсгөл хөрвөрх яах вэ гэхээр хит их олжрох юм бол одоо энэ иргэдэд одоо хашил үзүүлэх, тоосон зөрүү үүсгэх ийм магадлал их байдаг учраас ер нь бол масктайгаар хямсаагаар түүж одоо авч уутанд хийгээд хаях ч юм уу тийм ээ маш энгийн аргаар бол эднэртэй бол тэмцэх аргууд бол байдаг. Тийм болохоор иргэд маань ч гэсэн энэ дээр төлхөө оролцоод одоо өөрсдийнхөө эзэмшлийн байшин, сав, хашаа хорооны асуудал одоо хашаа хорооныхоо хэсгийг бол түүгээд ингээ авчих боломжтой. Өрөөсгөл хөр ирвэхэнээс яаж урьдчилан сэргийлэх талаар хэлье. Идэвхтэй нисдэг цагуудад нь тагт цонхоо хааж байх, цонх тагтандаа хамгаалтын тор хийх, өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх, өндгөлсөн газруудыг яаралтай устгах, нүцгэн гараараа биедэн хүрэхгүй байх, за шөнийн цагаар хурц гэрлэлээ асаахгүй байхыг анхааруулж байгаамаа. За мэрэгжилтнүүд бага насны хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүдийг хортгоос сэргийлж, ой модонд хор цацалгүй механик аргаар буюу гэрлийн урхаар барьж устгах ажлыг хийж байгаа юм байна. Тиймээс цуслангийн бүсэд байгаа иргэдийг 22 цагаас хойш гэрлийн унтраахыг зөвлөлөө. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амтан нь олон газарт гэрэл асаавал сарниж өргөдөг байна. Тэмцлийн ажлыг үр дүнтэй болгоход иргэдийн оролцоо чухал байгааг зөвлөж байна. За энэ жил нийслэлийн ногоон бүсэд 7,000 га талбайд механик аргаар хүр ирвэхэн өндгийг түүх. За мөн гэрлэн урхаар тэмцэх ажлыг 2,000 га талбайд хийж байгаа бол онгоцоор хор цэцэх тэмцлийн ажлыг 300 га талбайд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Нийслэлийн байгаль орчны газар